Сайн байцгаана уу? Та бүхэндээ нийгмийн сургалтын хэрэглэгдэхүүн хэрэглээ сэдвийн хүрээнд дараах дадлага ажлын хичээлийг танилцуулъя. Нийгмийн сургалтын орчныг бүрдүүлэхэд сургалтын чиглэл бүрдэн сургалтын хэрэглэгдэхүүнийг хүүхдийн онцлог, ялгаатай байдал, хүүхэд бүрийн тэгш оролцоог хангах. Сургалтын хэрэглэгдэхүүн хүүхэд бүрд хүртээмжтэй байхыг харгалзаж үзэх ёстой байна. Энэ удаагийн хичээлээр шог сургалтын хэрэглэгдэхүүнээр сонгон авч ямар мэдлэг чадвар хандлага төлөвшөж болохыг жишээгээр харуулъя. Хүүхэд шоогоор тоглохдоо шооны өнцөг талыг тоолох, шоон дээрх тоог таних, шооны нүдний тоотой ижил цифр таних, их багыг харьцуулах зэрэг мэдлэгийг шоогоор дамжуулан эзэмшдэг болвол шооны хэмжээ, багтаамж, байрлалыг ойлгох, шоон дээрх дүрс зурган тэмдэглэгийг ялгах, шоогоор давтамж үүсгэх, шоогоор өөрийн гэсэн загварыг бүтээх, шооны зүй тогтолыг олох гэсэн чадварыг эзэмшинэ. Хүүхдэд ямар хандлага төлөвшөх вэ гэдэгт бие даан даалгаврыг үздэг, давтамжийг хэрэглэх, бусдын хийсэн шоог сонирхох, өөрийн бүтээсэн шоог тайлбарлах, төрөл бүрийн шоог зохиох, төсөөлн зурах, бүтээх, бусдад туслах, бусдаас дэмжлэг хүсэх зэрэг төлөвшөлт тогтдог байна. Багш нь сургалтын чиглэлтэй шог хэрхэн холбож болох жишээг танилцуулъя. Бага бүлэгт шоон дээрх бие эрхтний зургийг харж нэрлэж байгаа нь хэл яриа сургалтын чиглэлийн танил эд юмсыг нэрлэн гэсэн төвшин 1 буюу хэл ярианы 1-ийн 2-ийн В гэсэн суралцсан үр дүнтэй харгалзуулж болно. Мөн олон тоглоомоос нэг тоглоомыг сонгон авчирч зааж нэрлэж байгаа нь олон юмнаас нэг юмыг заах гэсэн математикийн 1-ийн 1-ийн А гэсэн сургалтын үр дүнтэй холбож болно. Дунд бүлэгт хүүхэд шоон дээрх нүүрний илэрхийлийг харж ярих, өөрөө илэрхийлж байвал энэ нь биеийн мэдрэмж, өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг таних гэсэн нийгэм сэтгэл хөдлөлийн 2-ийн 1-ийн А В 2-ийн 2-ийн А сүдтэй харгалзуулан тооцож болох юм аа. Ахлах бүлэгт хөдөлгөөн, эрүүл мэнд, хөгжим, байгаль, нийгмийн орчин гэсэн сургалтын чиглэлүүдийг нэгдмэл хэлбэрээр зохион байгуулж болно. Хүүхэд шоон дээрх цаг агаарын байдлыг харж ярих, илэрхийлэх, шоон дээрх зургийн дагуу хөдөлгөөнөөр илэрхийлэх, ургамлын эсгийг нэрлэх, ургамлыг арчилж тордох үйлд оролцож байгаа нь байгаль нийгмийн орчны суралцсан үр дүн 3-ийн 1-ийн Б, 4-ийн 1-ийн Б, хөгжим, математик, зураг урлал гэсэн сургалтын чиглэлүүдтэй холбогдож болно. Бэлтгэл бүлэгт шог ашиглан математик, хэл яриа, зураг урлал гэсэн чиглэлээр хүснэгтэд байгаа суралцсан үр дүнтэй холбон сургалтыг нэгдмэл хэлбэрээр зохион байгуулж болно. Энэ мэтлэнгээр сургалтын хэрэглэгдэхүүнийг ашиглан нэгдмэл сургалтыг зохион байгуулах жишээг багш нар та бүхэн цэцэрлэгтээ анги бүлэгтээ хэрэгжүүлээрэй. Шоо ашиглан сургалтыг нэгдмэл хэлбэрээр хэрхэн төлөвлөн зохион байгуулах жишээ танилцууллаа.
Багш нар та бүхэн сургалтын олон төрлийн хэрэглэгдэхүүнийг ашиглан сургалтыг нэгдмэл хэлбэрээр төлөвлөн зохион байгуулаарай. Анхааран сонссон та бүхэндээ баярлалаа.